стратегийн даалгаврыг бид хөгжүүлж байгаа. Эхнийх нь бол сая хэд одогдсон улсын хурлын 21-р тогтоолоор батлагдсан зээлийн хүүг боруулах стратеги гэдэг баримтж байгаа батлагдсан. Одоо үүнийг хэрэгжүүлэх том даалгавар нэгдүгээр Монгол ахны өгдөж байна. За хоёр дахь нь бол яг энэ бас энэ асуудлууд дотор ч гэсэн та бүгд асуусан байсан. Ер нь энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүллээ. За үүний одоо банкны салбарт томоохон шийдвэрлэлийг бол эхлүүлсэн. За энэ нь бол яг банкны бүцэн өөрчлөлттэй холбоотой асуудал. Хоёр дахь нь их зүүн шийдвэрлэлийг үргэлжлүүлэхтэй холбоотой асуудал байна. Тэгээ үүнтэй холбогдуулаад Монгол банк бол энэ ил тод нээлттэй олон нийтийн хяналттай харилцагчид хүртээмжтэй цахимдсан банкны тогтолцоог бий болох банкны салбарын шинжилгээний хөтөлбөр гэдгийг бол энэ онд баталсан. Тэгэхээр энэ хоёр дунд хугацааны том стратегийг бол хэрэгжүүлэхэд богино хугацааныхаа арга хэмжээ бол яг энэ 21 оны төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 2 дахь болон 3 дахь дэд бүлгүүдтэй за түүнчлэн одоо улсын хурлын тогтоолын төслөөр бол үндсэн заалтуудыг бол оруулж ирсэн. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлэг буюу банк санхүүгийн салбарын шинжилэл түүний зохицуулт гэсэн асуудал бол энэ хоёр дэд бүлэг дээр бол илүү төвлөрч яригдах юм аа. Тэгээд ерөнхийдөө олон нийтэд одоо энэ хилцүүлэг энэ том стратеги түүнээс задлаад одоо та бүхний асуултад дамжуулаад бол энэ бодлого хариуцж байгаа хүмүүдээс бол хариултыг авахын хүрэхийг бол зорж байгаа. Тэгээд эхний асуудлыг бол Монгол банкны эдийн засгийн бодлогын зөвлөх бацаахан зөвлөхөөс асуух гэж байна. За энэхүү одоо банкны салбарын шинжилгээний дунд хугацааны хөтөлбөрөд ямар зорилготой агуулгын юу хүлээж байгаа үр дүнгийн талаар манай олцогч техник ойлголт мэдээлэл өгөөч гэж асууж байна. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа ер нь бол банкны систем салбар маань өөрөө санхүүгийн системд байна. Түрүүний өмнөх танилцуулгууд бол гарлаа. Тэгээ 90-с дээш хувьцалж байгаа гэхлээр манай санхүүгийн систем нь өөрөө банкны салбар бол давмгайсан. За энэ систем байна. Тэгэхээр одоо нийгмийн санхүүгийн зуршлын гол үүрэг маань ерөнхийдөө бол голчлон банкуд төр бол байна. Тэгэхээр банкуд маань угаасаа гол хийж байгаа бизнесмен угаасаа олон нийтийн хөрөнгийг хөрөнгөлүүлж үүгээр санхүүгийн зуршлыг одоо хэрэгцээд эдийн засгийн сектор зээлж өгөх гол үндсэн бол тийм бол бизнес хийж байгаа. За өмнөх Монгол улс зах зээлийн харьцаанд орсноос хойш бидний одоо олон хэд хэдэн хямралаар гарсан бол төрөөс бол маш их хэмжээний бол зардал гарсан. Банкны салбар гэсэн санхүүгийн салбарын санхүүгийн зуршлыг тогтворж байгаа. За нэгдүгээр тод нэг юм сурамжтай тал байна. Хоёрдугаар өнгөрсөн ерөнхийдөө хөтөлбөрийн өнгөрсөн сая хөтөлбөрийн хүрээнд бид хүмүүс та бүхэн мэдж банкуд дээр бол активж үнэлгээ хийсэн. За тэнтэй мэдээж банкуудын ажлаас гадна бас хажуугаар нь ерөнхийдөө банкны зосгтой засаглал, эрсдлийн удирдлага, зээл бололт нь ямар байна гэдэгт бол ерөнхийдөө үнэлт өгсөн байна. Тэгэхээр энэ бүх үр дүн дээр үндэслээд ерөнхийдөө бол төрөөс гарч байгаа шийдвэр ерөнхийдөө банкны салбар дээр бол олон нийтийн өрөөнд ингэж дайчиж ажиллаж асар өндөр хөшүүрхтэй ийм бизнес төр бол ерөнхийдөө бол төр олон нийтийн хараа хяналт төлөөлөл нь бол байх ёстой. Тэрүүгээрээ дамжиж зосгтой засаглал, эрсдлийн удирдлагын сайжирч, зээл бололтын сайжирч ингэж хариуцлагч явах ёстой маа гэсэн төрийн бодлого боловсруулагч маань ерөнхийдөө бол ийм бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн санал нэгсний үр дүнд бол ерөнхийдөө хөтөлбөр маань хэд бий болсон. За ингээд хөтөлбөр дээр ажиллаад ерөнхийдөө бид хүмүүс хөтөлбөрөө ерөнхийдөө чэйсээр бол энэ жил бол Монгол банк бол батлаад хэрэгжүүлэх шатндаа бол шат дараатай 2023 хүртэл шат дараатай төлөвлөгөө гаргадад ажиллаж байна. Төлөвлөгөө маань ерөнхийдөө бол 5 чиглэлтэй. За эхний чиглэл бол түрүүний хэлсэн гол өөрчлөлт байгаа. Энэ бол банкны маань өмчлөлийн хэлбэрийг бол төрөлжүүлэх. За олон нийтийн мөнгийг бол татан төвлөрүүлж ашиглаж байгаа учраас олон нийтийн төлөөлөл бол байх ёстой. Өөрөөр дамжаад хамгийн гол нь бол компаниудын банкуудын засаглалыг сайжруулах ёстой. Зохистой засал сайжирсан нь ерөнхийдөө бол эрсдлийн удирдлага сайжирч, зээл болол сайжирч, хариуцлагатай зээл өгөх. Одоо түрүүний панел дээр ярьж байна те. Одоо чанаргүй зээл ямар төвшин тусман те. Гэх мэт чинь энэ асуудлыг бол шийдэх том механизм нь бол энэ байна гэсэн үгнээс бол банкны тухай хуулинд бол энэ талаар бол өөрчлөлт орно. Тэгэхээр банкны тухай хуулинд орох өөрчлөлийн төслийг бол улсын хурлд бол өргөн мэдүүлсэн бол байгаа. Тэгэхээр эхний чиглэл бол ерөнхийдөө банкны өмчлөлийг төрөлжүүлэх, өөрөөр дамжуулж зохистой засалт бол мэдээлэл сайжруулалт гаргахаар төлөвлөж байгаамаа.
За хоёрдугаар чиглэл бол ерөнхийдөө дэлхийд даяар бол явж байгаа ерөнхийдөө хандлага байгаа. Энэ бол юу гэхээр ерөнхийдөө бол бүх зүйлс байна. Ерөнхийдөө урагшаа харсан, бодлоготой урагшаа харсан одоо үр дүн анализ дээр суурилдаг боллоо. Ингээ та бүхэн мэдээ ерөнхийдөө дэлхийд даяар бол STOS эсийг бол хэрэгжүүлэх ажил бол ерөнхийдөө өрнөд дуусч байна. За STOS эсийн бол гол элемент бол урагшаа харсан. Сангаа бол урчилж харж тооцоолж одоо хүлэгдэж байгаа алдагдлаа тооцож тэнцэлтэй бас суулгах хэрэгтэй. Одоо Нягтланбат бүртгэгдлээс. За үүнтэй уйдуулаад ерөнхийдөө банкны хэн шалалтын чиглэл бол ерөнхийдөө эрсдэлээр суурилсан гэж урагшаа харсан чиглэл бол ерөнхийдөө шилжиж байгаа. За Монгол улс маань адилхан Монгол банк маань үүнтэй адилхан хоёр дахь гол чиглэл маань ерөнхийдөө эрсдлээр суурилсан хэн шалалтыг бол бүрэн хэрэгжүүлж дуусгах ийм одоо төлөвлөгөөтэй бол ажиллаж байна. За үүнд бол банкуудын гол хийх юмнууд бол мэдээж бүгдээ мэдж байгаа. ICAP, ILAP гэж бол нэрлэгддэг. Энэ бүх зүйлүүд бол бий болгож хэрэгжүүлэх ёстой. Дээр нэмээд Монгол банкны SREP гэж нэрлэдэг. Ерөнхийдөө бол ирээдүйд рүү харсан, ирээдүйд банкны бизнес модель хийх ч үйл ажиллагааны дээр үндэслээд танай банк ямар үйл ажиллагаатай тэн дээр үндэслээд танай өөрийнхөө харьцаа үнийг даах үгүй гэдэг бол тооцоо судалгааг бол төрүүлээд хийнэ гэсэн үг. Үүн дээр нэмээд бас их усуудад бол хэрэгжээд эхэлсэн байгаа. Одоо стресс тестинг гэдэг бол хэрэгсэл бол ерөөхдөө бол ороод ирсэн. Одоо жишээ сая бол жишээ ковид бол бас нэг стресс тестийн бас нэг сценари юм тий. Ерөөхдөө ийм пандемик болох үед бол бас банкуд яаж ажиллах ёстой гэдэг дараа дараагийн стресс тестээр бас нэг сценар болоод ингэ явах бах тий. Алхам төвчөндөө бол ингэ суралцаад явна. Тэгэхээр хоёр дахь гол чиглэл маань ерөөхдөө бол эрсдэлс энэ шалт руу шилжинэ. Хамгийн ихний алхам бол Монгол банк Базел 2-ын Пилер 2 гэж бол нэрлэгддэг. Тулгуур 2-ыг бол гол зарчмуудаа бид бүхэн бол хэрэгжүүлэх ажлууд бол хийгдэнэ. За ингээ банкуд нь ерөөхдөө бол мэдж байгаа бид нар банкуудын бизнес төлөвлөгөөг бол аваад хянаад ерөөхдөө өөр дээр ямар ачаал ирэх вэ? Энэ бизнес төлөвлөгөө явбал яах вэ гэж бол ерөөхдөө диалог бол эхэлсэн байгаа. За цаашдаа энэ ажил бол өргөжөөд ингээд бол энэ шалт бол эрсдэлээс үүссэн чиглэл бол явах болно. За гурав дахь гол чиглэл бол ерөнхийдөө бид нар гадны байгууллагатай бол Монгол банк энэ хамтран үргэлжлүүлээд бол ажиллах бол шаардлага бол яалцгүй толгож байна. Өмнөх панел дээр бол ярьснаар бол та бүхэн бүүж мэдж байгаа. Бид бүхэн төсөв мөнгөний орон зай дээр нь гадаад үр ямар ханш үн гээд бид нар ямар хязгаарлалтын нөхцөл үйл ажиллагаа явуулж байгаа та бүхэн бас анзаарсан баг. Тэгэхээр бид бүхний хамгийн гол юм бол өрийн доктортой байдлыг бол дунд хугацаанд урт хугацаанд хангах шаардлагатай байгаа. За үүний дунд бол бид нар бас гадаад үрийг бол докторжуулж гадаад үрийнхэн өөрийн удирдлагыг хийж хугацааг нь сунгах, хүүгийг багасгах гэдэг тэр тактикийн тулд бид нар яалч гадны хөрөнгө оруулагчтай суурьд бол байнгын харилцаатай зээл тогтоогч байгууллагууд бол байнгын харилцаатай олон улсын байгууллагуудтай байнгын диалогтой өөрсдийнхөө Монгол банкны Монгол улсын бодлогыг ойлгуулад ерөнхийдөө нөхцөл байдлаа тайлбарлаж ингэж явах нь бол зайлшгүй байна. Тэгэхээр энэ чиглэлээр бол ажиллаа бол бид хүмүүс гурав дахь чиглэлээр ерөнхийдөө өргөжлүүлээд бол ажиллана гэж бол тусгаж байгаа. За дөрөв дэх ажил бол та бүхэн гэж байгаа ерөнхийдөө сүүлийн хэдэн жил бол Монгол бас одоо олон улсын ФАТ байгууллагын бид нар бол эрчимтэй хяналтад бол бид нар бол хэсэг байсан байгаа. Одоо үүнээс гарах ажил бол ерөнхийдөө бол улс таяар бид бүхэн бол одоо энэ маш олон төрлийн байгууллага, хувийн хэвшил нийлж одоо бид бүхэн бол сая сүүлийн хамгаалалтаа сайхан бол хийсэн. За үр дүнгээ бол энэ сарын сүүлээр бол хүлээж авах гэж бол найдаж байгаа. Тэгэхээр энэ ажлууд ингээд зөв нэг удаа хийгдээд орхидох ажил бол биш. Одоо бид нар энэ хөрсөн энэ төвшөнгөө бол нэгдүгээр хадгалж үлдэх. Тэгээд цаашдаа мөн бас энэ тогтолцоогоо сайжруулах, үр дүнд байдлаа сайжруулах улмаар одоогийн байдлаар буцсан байдлаар 2023 онд бол дараагийн үнэлгээ ирэх байх гэсэн бол тооцоолтой байгаа. Тэгэхээр тэр үнэлгээндээ бэлдэх гэсэн энэ ажлуудын хүрээнд хийгдэх ажлууд бол бид хүн бол энэ стратегитой энэ хөтөлбөртөө оруулаад ерөнхийдөө тэр бэлтгэл ажлаа хангаад цаашдаа ингээд энэ осоо амжилтаа баттгаад ажиллана гэж бол ерөнхийдөө үзэж байгаа. За тав дахь чиглэл байна, та бүхэн мэдж байгаа ерөнхийдөө бид хүн за хэн шалтгаалт хэлбэр proportionality гэж бол ярьдаг. Ерөнхийдөө банкны хэмжээ хаана ямар газар зүүн байршлууд хаана үйл ажиллагаа явуулж байна, ямар техник технологи ашиглаж байна гэх мэт тухайн банкны яг бизнес модель дээр үндэслээд ерөнхийдөө зарим банкны үйл ажиллагааны зөвшөөрлүүдийг төрөлжүүлж олгож
болох юм аа гэдэг одоо ийм proportionality-г бол нэвтрүүлэх талаар бид бүхэн бол тусгасан. Тэгэхээр энэ маань өөрөө бас нэлээ тооцоо судалгааны шинж үндэслэж бол хийх ёстой. Тэгээ бусад төлбөрийн тэнцэл, технологи, финтех, бусад регтех бусад олон зүйлсүүд бол холбоотой ийм ажлууд бол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нар хөтөлбөрийн хүрээнд энэ ажлууд бас зэгцлээд системээ бас төрөлжүүлэх тэр тал руу нь хийх 5 дахь чиглэл нь бол юм байнамаа. За баярлалаа. Сая бацаахан зөвлөхийн ярианаас бол үндсэн 5 зорилттой хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эхний гол зорилт бол энэ асуултуудаа уялдаж байгаа. Банкны салбарын засаглалыг хэрхэн сайжруулах гэж байна вэ? Нээлттэй болох эрх зүйн зохицуултыг юу гэж харж байна вэ? Үүнээс үүдээд ер нь ямар хууль эрх зүйн өөрчлөлтийг оруулах вэ гэдэг асуудал байгаа. Тэгээ ерөнхийдөө банкны тухай хуульд бас өөрчлөлт орж байгаа гэдэг бацаахан зөвлөлөө хэлээ. Тэгэхээр би ариун бацаагчлалаас асуух гэж Монгол банкны зүйн өөрчлөлт бодлогын газрын захирал. Тэгээ банкны тухай хуулийг энэ чиглэлээр ямар өөрчлөлтүүд олсон бэ? Та тодорхой мэдээлэл бас олцож байна. За та бүхний өдрийн мэндийг хүргэе. За Монгол банкны хэн шалгалтын чиглэлээр бол одоо олон улсын сайн туршлага зарчим зохицуултуудыг одоо Монгол улсын банкны системийн одоо өнөөгийн онцлог нийцүүлэн одоо чатараагаар нэвтрүүлэх эрс зургийн хэн шалт одоо шинж ажлуудыг одоо хийж гүйцэтгэж ирсэн. За одоо банкны төлбөрийн чадвар өөрөөрөнгийн хүрэлцээ. За активын үнэлгээ, активын ангилал, зохистой засаглалын шаардлагыг одоо боловсронгуй болгох. За банкны үйл ажиллагааны хэлбэрийг эрсдэл даах чадвар, бизнесийн загвар болон зохистой засаглалыг хэмжээнд тодруулан төрөлжүүлэх байдлаар одоо тусгай зөвшөөрөл олгох. Монгол банкнаас тавих хэн чадлыг одоо өөр нөлөөтэй хэрэгжүүлэх. Одоо мөрдөх жон заарыг одоо шинээр боловсруулах, чийжлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажлуудыг одоо хэн чадрын ажлын чиглэлд бол хийж гүйцэтгэж ирсэн. Цаашаа энэ ажлыг хийж гүйцэтгэхээр бол одоо төрөөс одоо мөнгөний бодлогын талаар барих үндсэн чиглэл одоо чиглэл тусгаж мөн бол дунд болон одоо урт хугацааны стратеги төлөвлөнд одоо тусгаад ажиллаж байна. Яг энэ хэн чадрын ажлын хүрээнд би яг өнөөдөр бол одоо энэ дотроос бол одоо банкны салбарын хувь эзэмшлийг бууруулах чиглэлээр одоо хэрэгжүүлэлт төлсөн одоо ажлын талаар одоо товч танилцуул гэж бодож байна. За юуны өмнө одоо яагаад банкны хувь эзэмшлийг одоо бууруулах болсон шаардлага нь юу гэдэг талаар одоо товчхон танилцуулъя. За өнөөдөр одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуд маань одоо үүсгэн байгуулсан хэлбэрээр хязгаарлалт хариуцлага компани хэлбэрээр одоо үүсгэн байгуулагдсан. Хувь эзэмшлийн хувьд бол одоо төлөв өндөртэй цөөн тооны одоо нөлөө бүхий хуудас эзэмшдэг байх одоо нийтлэг юм бүтцтэй байгаа нь ажиллаж байна. За дунджаар бол одоо нэг банкнд одоо 3 хүртэлх тооны хуудас эзэмшигч бол одоо нийт хуудас эзэмшил одоо 90-ээс дээш хувь одоо эзэмшиж байгаа нь бол одоо хувь эзэмшлийн одоо төлбөр ямар өндөр байгаа зэрэг одоо харуулж байгаа үзүүлэлт юм аа. За энэ банкуд дээр байгаа хувь эзэмшлийн төлбөр нь өөрөө өндөр байх нь одоо банкны хувьд одоо нөлөө бүхий одоо хувьцаа эзэмшил давуу тал олгох сонирхлын зөрчил үүсэх за жижиг хувьцаа эзэмших хадгалан шилжих болон одоо бусад эрх ашигт хөндөдөх зөрчигдөх одоо ийм асуудал бол үүсдэг. За энэ асуудал нь одоо дамжсаар банкны стах чадвар за төлбөрийн чадварт одоо сөргөөр нөлөөлдөг. За бүр цаашлах юм бол одоо санхүүгийн системийн салбарын мөр доктортой байдалч одоо мөн одоо нөлөөтэй үзүүлэх жишээтэй байдаг. За ийм гашуун түүхийг одоо манай улс одоо улсын хөгжөлтөд гарч ирсэн. За дэлхийн одоо бус олон улс орнч одоо энэ төгөөмөл одоо ажилладаг ийм зүйлээ. За өнгөрсөн хугацаанд одоо чанаргүй актив одоо холбоотой хэтгээтэй хийсэн ашиг сонирхлын одоо зөрчилтэй хилцтэй шалтгаалan одоо банкны төлбөрийн чадвар алдагдаж татан буугдсан одоо банкудад одоо дийлэх тохиолдолд одоо банкны хувьцаа эзэмшлийн одоо оролцоо шийдвэр одоо нөлөөсөн байгаа нь одоо банкны одоо хувьцааны өвчлөл ба одоо хяналтын тэнцвэр байдал одоо хадгалцсантай одоо холбоотой тухайлах юм бол одоо ингээд сүүлийн 10 гаруй жилдээ харах юм бол татан буугдсан банкуд дээр одоо 2008 онд Анод банк, 9 онд Зоос банк, 13 онд Хадгаламж банк, за сая 19 онд Капитал банк гэх юм бол одоо яг энэ хувьцаа эзэмшлийн төлбөрл одоо банкны одоо үзүүлэлтөд сөргөөлсөн байдал одоо ил дээр бол ажилладаг.
За иймд одоо энэ банкны хувьд төлөвлөлийг одоо бууруулах, банкны шийдвэрийг 100 тооны одоо этгээдээс хамаардаг болох, мэдээлэл нээлттэй болох зорилгоор одоо бид нар банкны тухай хууль одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо санал аваад тусгасан байгаа юм. За тэгэхээр одоо банкны салбарын хууль зүйн төлөвлөрийг бууруулах одоо эрх зүйн орчныг боловсруулах болгож банкны үйл ажиллагааны зохистой засаглалыг сайжруулах, ил тод нээлттэй олон нийтийн хяналттай одоо ийм банкны тогтолцоог одоо бий болох шаардлага одоо бидний өмнө одоо тулгараад байна. За банкны тухай хуульд одоо нөлөө бүхий хуудас эзэмшигчид одоо түнд одоо тавьдаг шалгуурыг одоо тодорхойлж аливаа этгээд хоёр банкнд нөлөө бүхий одоо хуудас эзэмшиж байхыг хоригдсон одоо зохицуул одоо тусгасан боловч яг өнөөдрийн байдлаар бол одоо банкны одоо хуудас эзэмших байгаа одоо эзэмших болох хувьцааны одоо хэмжээ болон банк одоо үүсгэн байгуулах хэлбэрт одоо ямар нэгэн шаардлага одоо тогтоогоогүй байт юм аа. За энэ ажлын хүрээнд бол бид нар одоо нэгдүгürt бол одоо банкны одоо нэг хувьцаа эзэмшлийн хүнд хэмжээр хязгаар тогтоох. За банкыг одоо зөвхөн хувьцаа компани хэлбэрээр одоо үүсгэн байгуулагдах байгуулахыг шаардах. Харин хязгаарлалт одоо хариуцлага компани хэлбэрээр байгуулах хориглох одоо агуулгаар одоо банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар одоо Монгол банкны зүгээс ажиллаж байна. За дээрх одоо өөрчлөлтийг банкны тухай хуульд тогтоомжид өөрчлөлт оруулсан бол одоо банкуд хувьцаагаа хөргийн бичгээр одоо харилцах замаар хувьцаа компани хэлбэрээр шилжиж одоо хийх ажлыг одоо шатаараатаагаар авч хэрэгжүүлнэ. За энэ ажлыг бол одоо Монгол банкны 4-6 жилийн хугацаанд одоо зохицоор одоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За энэ банкны салбарын одоо хувь эзэмших төлбөрлийг одоо бууруулснаар одоо бууруулах арга хэмжээг одоо хэрэгжүүлснээр бид нар одоо ямар арга хэмжээг авч үзье гэж бодож байгаа. Ямар үр дүнд хүрэх юм бэ гэж бодож байгаа бол одоо банкны үйл ажиллагааны одоо нээлттэй зохистой засаглалыг тожуулж одоо хөрөнгөний зах зээлээ одоо хөгжиж дэмжлэг болно. За олон нийт жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс одоо хууль сонирхол зөрчтэйгүйгээ банкны бүс үйл ажиллагаанд хяналт тавих одоо боломжтой гэсээр банкны засал шаажна. За хувь эзэмших төлбөр буурснаар бол одоо өдөрлөг хэд төлөрсөн байдлаар ч банкны төлөөд өндөрсөн үйл гүйцэх хөдөлгөөн одоо нэг хувьцаа эзэмшнээс гараад байх, нэг хувьцаа эзэмшиж одоо давуу тал болсон шийдвэр гаргах одоо байдал ёс буурна гэж үзэж байгаа юм аа. За баярлалаа. Дараагийн нэг бүлэг асуултууд бол зээлийн хүү чанаргүй зээлтэй таарсан асуудлууд байна. Ялангуяа ковидын үед чанаргүй зээлийг бас ангилахгүйгээр хойшлуулж байгаа. Тэгэхээр дээрээс нь чанаргүй зээлийн хүү хайцсан өндөр гэдэг. Тэгээ энэ асуудал бол угаасаа бас энэ зээлийн хүү бууруулах дунд хугацааны стратегийг улсын хурлыг хэлцэж явах үед бол нэлээд хэрэгцсэн. Ялангуяа зээлийн хүүний бүтцийг аваад үзвэл 11.2% нь бол зээлийн эрсдлийн зардал өндөр байгаа нь бол бүрдүүлж байна. За хоёр дахь гол бодол бол мэдээж банкуудын үйл ажиллагааны зардал өндөр байдаг. Тэгээ ерөнхийдөө энэ стратеги туссан хоёр үндсэн хэцүү том шинжилгээний асуудлууд тусглаа болсон. Эхнийх нь чанаргүй зээлийг шийдвэрлэхтэй холбоотой банкаа дамжихаа хугацаа худалдаг. За тэгээ шүүхийн одоо банкуудын үйл ажиллагааны зардал 18-аас 20% бол энэ зээлийн одоо хүүгийн бүтцэд бол орж байгаа. За энэ дотор нь бол яг энэ цахимжуулалттай холбоотой асуудлыг бол бас гаргаж тавьж байгаа. За энэ 2000 оны сүүлээр нэг салбаргүй банк гэдэг нэг юм концепцууд бий болсон. За ингээд цахимжаад за тэр болгонгаа яг бит салбар байгуулахгүйгээр за харилцагчтай үйлчлэгийг үзүүлэх нэг юм хөлбөр байгаа. За Монгол улсын байгаа иргэний хууль болон одоо хууль тогтоомжуудад ерөнхийдөө бол захим гэрээ эзлийг бол ерөнхийд нь бол агуулгын хувьд зөвшөөрчихсөн. За гэхдээ энэ нь бол ерөнхийдөө тийм ахуйн шин чанартай гэдэг юм уу одоо химикс биелэх шинжтэй иймэрхүү гэрээ эзлүүдийг бол захим хэлбэрээр хийчихэд бол ийм боломжтой. За харин арай жаахан илүү комплекс харилцаа ялангуяа зээлийн гих мэтчлийн тийм харилцаануудын хувьд бол ийм захимаар гэрээ эзэл хийх нь яг одоо яг тухайн тогтолцоо маань яг бүрэн захим хэлцлэхийн асуудлыг бас шийдэж чадахгүй байгаа. За нэгдүгээр яг энэ захин гэрээ эзлийн асуудал зөвхөн банк санхүүгийн асуудал биш. Энэ бол эрх зүйн тогтолцооныхоо өөрөө гэрээ эзлийн асуудлын нэг хэсэг болж явна. За гэхдээ энд бол яг захин гэрээ эзлэлээр одоо банк яг зайнаас ингээд үйл ажиллагаа явуулахын тулд бол за наад зах нь одоо нотариатын үйлчлэгээ захин болох, улсын бүртгэлийн үйлчлэгээ захин болох, за төрийн байгууллагуудын тодорхойлолт авалгаа гэх мэт энэ үйлчлэгээнүүд бүгдээрээ захин болох. За дээрээс нь одоо энэ зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа эрчимжээд за зээлийн мэдээллийн өндөр одоо захин дата сантай болох. За энэ дата сан болон одоо
За цаашлаад одоо яг энэ гэрээ эзлүүдтэй холбоотой ямар үр дагавар шүүхийн практик гарах уу? За ингээд цахим нотлох баримтын гэх мэтчлэн иймэрхүү асуудлуудыг бас цогцоор шийдэх юм бол одоо энэ цахим гэрээ эзэл одоо эзлийг одоо бид нар цаас шаардахгүйгээр захимаар хийх энэ боломжууд манд бүр нэгдсэний дараагаар бол бас банкуудын үйл ажиллагааны зардал тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломжтой гэж бодож байна. За баярлалаа. Тийм тэгээд чанаргүй зээлийн асуудал бол өөрөө ялцгүй хэцүү шийдэл хайх хэрэгтэй асуудал болчихж байгаа. Тэгээ энэ таван зээлийн хүний стратегийн халдсан бол хэцүү шийдэхлийн асуудал чухлаа гэж байгаа. Тэгээд үндсэн чиглэл тусахтаа би харахтаа энэ 2-3 дээр банк санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхар зөрчлийн хийдлийг айлгах чиглэлээр бол хэцүү шинжилгээг бол үргэлжлүүлнэ гэдэг заалтаар орж ирсэн. За өнөөдөр бас энд оролцогчдоос авсан асуудал байна. Энэ чанаргүй зээлийг үр дүнтэй шийдвэрлэхэд ямар арга зам байж болох вэ гэдэг. Тэгэхээр эндээс бол нийт оролцогчдын бол одоо 27% нь бол энэ актив удирдлагыг ямдруулан худалдаа актив удирдлагын компаниг байгуулах ёстой гэж үзэж байна. За дараагийн 16% нь бол шүүхийн шатанд үүсэж байгаа хүндрэлийг бууруулах гэдэг сая тайлбарчилгал дараагийн хэлсэн тайлбар байна. За шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд үүсэж байгаа хүндрэлийг бууруулах гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө эдгээр асуудал бол бүгд их хэцүү асуудлууд байгаа. Тэгээ энэ хүрээнд бол Монгол банк нь ямар их хэцүү шинжилгээний хүрээнд энэ асуудалтай холбогдвол ямар өөрчлөлтүүдийг ямар хуулийг оруулахад төлөвлөж байгаа вэ? Агуулга нь юу вэ? Үр дүн юу ах вэ? Энэ тухай тодорхой мэдээлэл өгөөч гэдэг Монгол орны хуулийн хэрэгцээ газрын захирал аюус захирлаас асууж байна. За та бүхэн сонсож байна. Өдрийн амгалан гэрээ. За тэгэхээр аливаа бодлого шийдвэрийн хэрэгжилтийн ард бол яалтчгүй хууль эрх зүйн орчин өөрөө суур хүчин зүйл нь болж өгч идэг. За тэгэхээр Монгол бас эрх хүлээн авагч нартай хамтраад хадгаламжийн эрх хүлээн авагчтай хамтраад сүүл 20 онд хийсэн судалгаа байгаа. Яг энэ чанаргүй зээлийн асуудал дээр яг ямар процесс энэ тулгараад идэв, ямар хууль тогтоомжийн одоо асуудал дээр гараад идэв гэдэг дээр судалгаа хийсэн манайхан. Тэгээд энэ дээр харагдаж байгаа өнцгөөс харахад ялгамжтай авч үзсэн. Жишээлбэл иргэний маргаан бизнесийн байгууллага буюу бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үүссэн маргаан тэрний шүүхээр явж байгаа процессын хугацаа шийдэгдэж байгаа одоо хэлбэр энэ бүхийг судлаад үзэхээр за иргэдийн маргаан бол их богинохон хугацаанд шийдэгдэж байгаа. Иргэний зээлийн маргаан одоо юу гэдгийг 112 хоног дотор бол багтаагаад шийдэгдэж чинь 3 юм уу 4 сард. Гэтэл аж ахуй нэгжийн маргаан буюу бизнесийн маргаан нь болохоор 1500-аас дээш хоног шийдэгдэж хоногийнх нь 1500-аас дээшээ. За тэгээд бас нэг ялгаатай онцлог харагдаж байгаа нь гэхээр тухайн зээлийн буюу хэмжээнээс нь хамаарат байгаа. Бага дүнтэй буюу хэрэглээний зээлийн асуудал бол богинохон хугацаанд шийдэгдэж байна. Өөрөөр хэлбэл 1.5 жилийн дотор бол энэ асуудал шийдэгдээд байгаа бол хуулийн этгээд аж ахуй нэгж байгууллагын зээл нь хэмжээнд томроод ирэх тусмаа хугацаанд дахиад уртсаад ирдэг. Өөрөөр хэлэх юм бол 3 шатны шүүхээр энэ бүх маргаа маань гуруулаа явдаг. Иргэнийхч байсан, аж ахуй нэгжигч байсан. 3 шатны марга шүүхээр явахдаа одоо шүүх хурлыг хойшлуулна гэдэг процесс гэтэл нэг дээр 79 удаа хойшилсан кейс гарч байгаа жишээтэй. Өөрөөр хэлбэл одоо үндслүүд нь одоо хэрэгтэйгээ танилцсан эсвэл нэмээ шивнээр нотлох баримт гаргуулж аавна одоо юу гэдэг ингээд нэг шалтгаан тооцоол нөгөөтөө хойшлуулад байдаг ийм процесс. Тэгээд за 3 шатны шүүхийн шийдвэр нь гарчлаа гэхээр дараа нь шийдвэр гүйцэтгэлгээр орчоод дахиад процесс. Энэ бүх процессууд маань хууль тогтоомжийн маань эргээгээд нөгөө зээлийн хүндээ нөгөө зардалтаа нөгөө одоо юу гэдгийг банкны зээлийн тэр 17 үйл ажиллагааны зардлын тэр 17% очиод эффектээ үзүүлээд байгаа. Тэгэхээр энийг бууруулах чиглэлээр банкудтайгаа хамтраад за энэ 21 оны үндсэн чиглэлээр орж байгаа асуудлуудын маань бас зээлийн хөв бууруулахтай холбоотой стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээний хүрээнд бол хуулийн төслийн саналаа бол бид нар одоо уламжлаад байгаа. За хууль тогтоомжийн тухай хуульд орсон өөрчлөлтөөс хамаарат одоо өмчийн, татварын, захиргааны, иргэний зөрчлийн маргааныг бол засгийн газар хуулийг өргөн барих зохицуулттай байгаа. Улсын хурлын тухай хуулийн 38-аар тийм ээ хууль тогтоомжийн хуулиараа өргөн барихаар ийм зохицуулттай байгаа. Тэгээд бид нар иргэний хуульд гэхэд ямар өөрчлөлтийг оруулж саналаа өргөн барьж байгаа вэ? Санал уламжилж байгаа вэ? Тэгэхээр өргөн барих хэрэггүй шүү дээ. Бид нар чинь саналаа нийлүүлээд боловсруулаад судалгаагаа хийгээд өгч байгаа. Энэ дээр бол нэг этгээд дуудлага худалдаанд ороход одоо тэрийг зөвшөөрдөг болоод өгөөч.
За хоёрт нь захим гарын үсэг буюу гэрээ хилцлийн маргаантай асуудлууд байдаг. Энийг одоо хурдан шуурхай болох эрх зүйн зохицуултыг нь хийж өгөөч иргэний хуулийн дээр. За энэ гэрээ хилцэлтэй холбоотойгоор угаасаа Дэлхийн банкны энэ 20 оны бизнесийн орчны индексийн судалгаа гаргаж гисэн манайх дахиад л хурцсан байгаа. 191 орноос одоо 19 онд 71-т байсан бол 20 онд 81-т болоод хойшоогоо ухраад бичигдсэн. Тэгээ энэ дээр зөвлөмждөр юу гараад байгаа вэ гэхээр гэрээний хэрэгжилт түүний эрх зүйн орчин одоо маргааныг хурдан шуурхай шийдвэрлэх процессын ажиллагаа чинь удаан байна л гэсэн энэ дүгнэлтүүд энэ дээр гарч ирдэг. Тэгэхээр энийг одоо хэлбэршүүлэх захим одоо тоон гарын үсгийн зохицуулт энэ дээр орж ирнэ, хурдан шуурхай болгох гэсэн энэ асуудлууд орж ирж байгаа. За иргэний хэрэг шүүхт хянан шийдвэрлэх тухай хууль гэхэд зарим хэрэгүүдийг анхан шатны шүүхийн одоо шийдвэрээр дуусгар болдог. Заавал 3 шатны шүүхээр яваад ахаагүй байхаар за тэгээд шийдвэр гүйцэтгэлийн одоо тухай хуулинд гэхэд тэр хугацааг нь одоо илүү богиносгох гэсэн энэ чиглэлээр саналаа боловсруулад одоо хууль зүйн дотоод хэргийн яамнда уламжилсан байгаа. Тэгээд дотоод хэргийн яам маань энэ чиглэлээр нэг бол дэмжиж ажиллана гэдэгт бол хэлдэг. Тийм, тэгэхээр би тодруулж асуух гэдэг хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн ажлын талх санаж байгаагаас энэ аюул захирлын сая тайлбараас бол эдгээр багц хуулиуд чанаргүй зээлийн шийдвэрлэлтэй холбоотой асуудал захим гарын үсэг захим шилжилттэй холбоотой бачиргалын хэлсэн гэсэн шилжилттэй холбоотой хэцүү асуудлууд байна. Үүн дээр засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яам ямар бодлого чиглэл байж байгаа вэ? Үүн дээр та мэдээлэл өгөөч. За тэгье. Та бүхэндээ бас энэ өглөөний өдрийн мэндийг хүргэе. За засгийн газрын үйл ажиллагааны 24 он хүртэлх бодлого буюу тодорхойлогдсон байж байгаа. Энэ дээр бол үндсэндээ арилжаа эрхлэгч бизнесийг одоо хувийн хвшлийг дэмжсэн багц хуулийг одоо өргөн байхаар хууль зүйн дотоод хэргийн яам санаачлан ажиллаж байна. За энэ хуулийн хүрээнд үндсэндээ 20 орчим хууль яг одоо ажлын хэсэгт ажиллаж байгаа. За би одоо системтэйгээр мэдээллийн 5 минутанда багтааж өгөх үүднээс гол концепцийн зохицуултуудыг хэлье. Ерөнхийдөө бид энэ бизнес гэдэг юм уу хувийн эрх зүйн гэрээ хэлцлийн асуудлыг иргэний хууль болсон бусад одоо салбарын тухайсан хуулиудын хүрээнд шийдэж байгаа. Гэхдээ энэ дээр нөгөө нэг яг энэ юу гэдэг ерөнхий энэ зохицуултын шинжээс нь хамаараа бүгдийн ижил төстэй зохицуултуудаар зохицуулах гэж оролж байгаа нь бас үндсэндээ бас энэ өнгөрсөн одоо эдийн засгийн эрчимжиж байгаа энэ үе дээр бол зохихгүй байна. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн онцлог зохицуултыг гаргаж өгье. Энэ эдийн засгийн ихтгэлцэл гэдэг зүйлийг бас цаашдаа хөрмөгдүүлж болохгүй улам дэмжих ёстой байна гэдэг концепц үзэл санаагаар энэ хуулийн төслүүдийг боловсруулж байгаа. Товчхондоо хэлэхэд. Тэгээ өөрөөр хэлэх юм бол иргэний хуулийг бид нар одоо үндсэндээ 3 салгаж бичиж байна. Бизнес to бизнес харилцааг арилжааны хуулиар, бизнес to customer харилцааны тодорхой асуудлуудыг хэрэглэгчийн гэрээний хуулиар, за иргэнээс иргэний хооронд харилцааг иргэний хуулиараа ингээд суурь зохицуултуудыг хийгээд явах юм бол үүнийгээ дагсан процессын одоо асуудлуудыг шийднэ. Энэ процессын асуудлууд нь ганц шүүхийн асуудал байхгүй. Аливаа одоо юу гэдэг хэрэг маргаан зөвхөн шүүхтэр шийдэх асуудлаар хандаж болохгүй байна. Тэгэхээр бидэд мэдээж иргэний хэрэг шүүхтэн шийдвэрлэх тухай хуулийг одоо сайжруулахаас гадна эргээд энэ шүүхийн өмнөх шатах гэж байх уу? Эсвэл шүүхийн бус журмаар шийдвэрлэх өөр ямар альтернатив хуулиуд байж болох вэ гэдэг зүйлийг засгийн газар хууль зүйн дотоод хэргийн нэлээд анхааралтай судалж байгаа. За үүнтэй холбоотойгоор үр төлбөрийг барагдуулах тухай хууль гэдэг бас гарч байна. Шүүхийн бус журмаар барагдуулах хууль. Өөрөөр хэлэх юм бол банк санхүү хадгалан зээлийн оршоо гэдэг юм уу? Энэ өөрөө эргээд бас энэ тусгаал нь нэгж байгуулад энэ үр төлбөрийн хараас явдаг энэ нэгжээ авцаарсан хийх энэ болцоог нь олгоод шүүхийн бус журмаар яг энэ мэрэгжлийн тусгай зөвшөөрлөлтөд этгээдүүд өрийн энэ одоо бүтцийг зохицуулт хийдэг. Үүн нь бас цаанаа бас бизнесийн нэр хүндж байж болно. Цаг хугацаа хэмнэн мэрэгжлийн этгээдүүд яг энэ өрийн бүтцийг гэдэг юм уу энэ тохиролцоог эвлэрлийн зарчмаар шийдэх болцоотой. Энд гарсан шийдвэрүүдийн шүүхээр бас хангуулаад байгаа болцоо байна уу гэдгийг бас харж байна. За хоёрдугаарт яг худалдан ажуулсан танхимын тухай хуулийг бид нар бас эргэж харж үзэж байна. Одоо яг төрөөс яг бизнесийнхэнтэй харьцан ихээр ямар яг албан ёсны институт байна гэдэг зүйлийг л хайж байна. Өнөөдөр яг нэг зүг барьсан хүн л мэрэгжлийн холбоо өөрийгөө явуулж байгаа. Тэр хүний яг тэр тухайн салбарыг төлөөж чадж байгаа үгдэл дээр бас хуулийн бодлого боловсруулахад эргэлзээ байгаа. Тэгэхээр ер нь хамгийн одоо өгөн боломжтой хөлбөр нь худалдан ажуулсан танхимын байна. Бизнесийг нэгтгэсэн энэ хөлбөрийг танхимын энэ үйл ажиллагаа чиг үүргийг тодорхой болгоод тодорхой чиг үүргүүдэд шилжүүлэхээс гадна тэр танхим дээр яг одоо юу гэдэг үнийн дүнгээс үл хамаарч шүүхийн өмнөх шатанд бас энэ урьдчилан шийдвэрлэх одоо ажиллагаануудыг хийх болцоог болгоё. Танхимын гишүүд хооронд. Магадгүй нэг талдаа банк танхимын гишүүн байлаа гэхэд одоо аж ахуйн нэгжинд бас танхимын гишүүн байх юм бол тэнд үнийн дүнгээс үл хамааран сервис буюу 500 сая заасаа төлөөд яг мэрэгжлийн одоо эвдрүүдэн зурчлагчаар бас яг ийм эрсдлүүдийн тооцоод ингээд
маргаанаа шийдвэрлэх болцоо байж болох уу гэдэг зүйлийг хүртэл бид нар хайж байгаа. За мэдээж одоо шүүхийн процедурыг бас дэлгэрүүлээд би 2 минут хэлчихье гэж бодож байна. Энэ дээр бол бид нар үнийн дүнгээс шалтгаалж бас процедуруудыг нэлээд анхаарна. Өөрөөр хэлбэл бол дэлхийн нийт бол одоо тодорхой үнийн дүн буюу тэрийг бол бага үнийн дүн гэж хэлээд байгаа. Тэр тухайн улсын бас нөгөө хөдөлмөрийн эрхлэлт болоод ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүн ч гэдэг юм уу бүх олон зүйлээс хүчин зүйлүүдээс хамаарч тодорхойлж байгаа. За яг хөө урьдчилсан байдлаар бид нар улсын дээд шүүхийн одоо болоо шүүхийн эрхийг зөвлөлийн судалгаанд үндэслээд ихэд нэг 10 сая төгрөгнөөс доошо хэрэг маргааныг давзаалдах шатны шүүхээр дуусгая гэж. Цаашаа энэ одоо юу гэдэг энэс доошо маргааныг заавал одоо улсын дээд шүүхт 3 шатаар явж энэ одоо байдлыг одоо нэг талдаа бизнес хохиролтой нөгөө талдаа иргэд өөрөө хуульдаа итгэх эргээдийн шүүхийг шүүмжлэх асуудал байгаа. За энэ ингээд бүх зүйлүүдийг бас хийхээс гадна за цахимжилтын асуудал үндсэндээ 3 багц зүйл явж байгаа. Захим энэ гэрээ хэлцлүүдийг хийх асуудал эцсийн дүндээ засгийн газраас бол энэ гол асуудал юу гэхээр иргэдийг болон аж ахуйн нэгж байгууллагыг захим орчинд одоо таних асуудлыг л ямар хүрээнд шийдэх вэ гэдэг л баталгаатайгаар хэлж өгөх ёстой. Мэдээж энэ хувийн хвшлүүд маань хийж байна. Тэгэхдээ өнөөдрийн зүгээр ингээ авж байгаа мэдээлэлээр бол хувийн хвшлийн захимаар зээл болгож байгаа гэж боловч дуудаж заавал нэг удаа цаасан дээр гарыг өсгөх зурулсаа хийвэрэл байгаа. Тэгэхгүй бол нөгөөдгөө сүулдэ маргаан болох юм бол шүүхтэр нотлохоор өнтер үнэлэгдэхгүй учраас бидэд бол бүхий л салбартаа захим шилжилт хийж чадаагүй байна. Тэгэхээр үүнийг одоо буюу хамгийн одоо ийм Монголиа гэж ярьж байгаа энийг одоо шийдвүүднээс манад бас захим гарын үсэг болоод холбогд хуулийн үйлчлүүд явж байна. Энэ тоон гарын үсгүүдийг үндсэндээ иргэд талдаа бол төр хариуцж өгөө гэж. Иргэд юм уу энэ асуудлууд нь бол одоо хүртээмж нь одоо ошрохгүй бол энэ бас захим шилжилт хийж болохгүй болчиход байна. Тэгэхээр энэ иргэний энэ захим гарын үсгийг бол улсын бүртгэлээс 16 нас хүрэхэд нэг удаад нь ингээд үнгүй өгдөг. Энэ байдлаараа бас хэрэглээгээ дэмжиж банк цаашдаа ч юм аж ахуйн нэгжүүд маань бас цаашдаа гэрээ эцлийг бас иргэдтэй аж ахуйн нэгж байгууллагатай хийгээд бас тус төхөн болох ухаа. Энэ хэрэглээгийн зөв нэвтрүүлнэ гэсэн юм байгаа. Хоёрдугаар яг зүгээр би цаг туслаа гэдэг зүйл хэлж байна. Мэдээж энэ дээр бас олон зүйлийг хэлж болно. Мэдээж шүүхийн асуудал байна. Шүүхийн процедураас гадна бид цаашдаа мэрэгсэн шүүх гэдэг юм уу? Арилжааны шүүх, татврын шүүхтэй болох уу гэдэг асуудал байгаа. Хоёрдугаар бид нар яг энэ санхүүгийн сектор юм уу, эдийн засгийн гол чухал ярилцаанд оролцож байгаа этгээдүүдэд хууль зүйн талаасаа мэрэгжлийн үйлчлэл үзүүлэх этгээдүүдийг бэлтгэх асуудлыг бас түр анхаарахгүй бол бүх юмыг энэ задгаа хийчихаар үндэ хэлэхэд энийг гүйцэж очих боловсон хүч алга. Хууль зүйн ямар ч гэсэн өнгөрсөн 20 жилийн хувийн эрх зүйн секторыг хайсан. 2002 оны одоо эрх зүйн шийдвэрлэлээс хойш дөрвөлтөө өөрчлөлт хийгээгүй. Энэ чиглэлээр боловсон хүч нь бэлдээгүй. Тэгэхээр бид өөрсдөө бас одоо яг шүүмжлэг авж байгаа. Энэ чиглэлдээ энэ ихтэй сургуулиудын одоо хууч бэлтгэх тогтолцоон дээр хэдийгээр ингээд яг заавал үзэх болон сонгох хичээл дээр хувийн эрх зүйн хичээлүүд маш ихээр байгаа боловч бодит амьдрал дээр 4 жил юм уу 5 жилийн дараа төгсөж байгаа залуучууд маань нэг 20 орчим хувь л хувийн эрх зүйг үзэж байна. Өнөөдөр яг энэ хуульчд бол дампуурлын эрх зүйг ойлгохгүй байна. Эргээдийн татвар бүх энэ арилжааны юмнуудыг бас гүйцэж ойлгож эдийн засгийн хурцлаа гэдэг юм уу техник технологи юм гүйцэж очиж яг хуульч цөөн байгаа байхгүй. Тэгээ бус орны бас жишг байна. Одоо манайта 90 оноос хойш ижил гараанаас одоо шилжсэн буюу пост коммунист орн за ялангуяа Орос улбооны улсын зарим эрдэмтдийн судалгааг нь авч үзэхээр бид тодорхой юм эрх зүйн шинжилгэүүдийг хийсэн боловч үүнийгээ гүйцсэн одоо юу гэдэг хэрэгжүүлж чадах боловсон хүчний асуудлыг хайснаасаа болоод мянган гоём бичиж хуульчилдаг тэр нь хэрэгжээгүй байна. Ойлгоогүй байна. Тэгэхээр бидэд энийг цогцоороо буюу эрх зүйн шинтгэл үнийгээ дагсан дид үтц одоо тий мэрэгсэн шүүхтэй байх уу энийгээ дагсан боловсон хүчний бодлыг засгийн газрын зүгээс одоо хангах чиглэлдээ ямар ч гэсэн хууль эрх зүйн орчныг энэ 4 жилдээ хийнэ. 21 оны одоо хаврын чуулган гэхэд бид нар энэ арилжааны 20 орчим багц зүйлүүдийг өргөн барихаар хууль зүйн дотоод хэргийн ажиллаж байгаа гэдэг зүйлийг хэлье. За баярлалаа. Ямар ч нэг хэцүүтэй холбоотой шүүхтэй холбоотой асуудлууд дээр бол тантай тодорхой ойлголтуудыг бас манай панелистууд өгч байна. Гэхдээ энэ захим шилжилттэй холбоотой банк санхүүгийн салбартыг захимжуулахтай холбоотой асуудал бол их зүгээс гадна бол хатууд идэвхцүүд бодлогын өөрчлөлтүүд бол чухал. Тэгээ сүүлийн үед бол финтек, шинэ технологи суулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгийг нэмэгдүүлэх гэдэг асуудал бол дэлхийд даянд Монголд ч гэсэн идэвхтэй өрнөж байгаа. Тэгээ яг энэ асуудлаар нь орчин үеийн технологи суулсан санхүүгийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бол Монгол банкнаас авах хэмжээг бол 3-1 дээр бол тоймлсон байгаа. Гэхдээ бол энэ чиглэлээр яг тодорхой юу хийх гэж байгаа вэ хаадныханд энэ чиглэлээр ханах захирал дээр. За өдрийн мэнд хүргэе. Яг сүүлийн үед бас ярьж ин л да захимжиж гин дижитал болж гин гээд болох гэж гин гээд яриад байгаа. Ер нь бол яг санхүүгийн салбар маань ерөнхийдөө
бусад салбаруудыг бодвол бараг 100% захимжсан салбар. Гүйцэтгэх үйлчлэгээнийхэн бараг 90% захимаар явдаг. Төлбөр тооцооных нь бараг 90% одоо юу гэдэг карт, тэ мобайл, одоо банк болгон өөр ингэс аппликейшнтэй болцсон. Ингээд бүх юм захимаар явж байгаа. Үлдсэн нэг 10 хүрэхгүй хувь нь яаж юм гэхээр зэрэг харилцагчид өөрсдөө одоо төв дээр банкны салбар дээр төв дээр очиод өөрсдөө одоо үйлчлэг авдаг, тейлер дээр очиж үйлчлэг авдаг нэг ийм төр зураг бол сүүлийн одоо 1-2 жилийн дотор бол ингэж харагдаж байна. Тэгэхээр ер нь банкны салбарыг захимжуулах гэж яриад байгаа нь бас нэг талд жоо өрөөсгөл. Бид нар 90% захимжсан байгаа одоо салбар. Яг нь юун дээр ингээд захимжаагүй ингээд түрүүн бас яриад байна л да. Гэрээ контракт хийх, данс нээх энэ асуудал дээр заавал харилцагч нэг очиж гарын үсэг зурхгүй бол шүүхтэр хуулийн байгууллага дээр очихоор заавал асуудал үүсээд шүүхтэр захимаар өгсөн одоо гарын үсэг юу нь бол хүчингүй байдаг ч юм уу тийм ийм асуудлууд байгаа. Гэтэ энийг гаргах шийдэл бол юу вэ гэхээр зэрэг тоон гарын үсэг. Захим гарын үсэг гэж ярьж, тоон гарын үсэг гэж ярьж. Монгол онкон дээр бол ерөнхийдөө санхүүгийн салбарт хэрэглэх тоон гарын үсгийн дэд бүтцийг бол 2018 оны сүүлээр бол бүрдүүлсэн бэлэн болсон. Ганцхан одоо хууль эрх зүйн хүрээнд бид нар харилцагчид одоо тэр тоон гарын үсгийг дамжуулаад өгөх тэр нөхцөл нь хараахан бүрдээг байна. Энийг одоо бас хууль зүйн амныхаас ярьж ирэх одоо намар хаврын чуулганд оруулаад энэ захим гарын үсгээр одоо хийгдсэн гэрээ контрактыг ингээд ер нь цаашдаа юу гэнэ одоо хууль шүүхийн байгууллага дээр хэрэгжүүлээд энийг одоо баталгаажуулаад явах юм бол илүү одоо бидний яриад байгаа энэ захимжих энэ асуудал маань илүү хурдтай болох баг. Мэдээж финтек компаниуд маань байна одоо банктай ингээд өрсөлдөх биш одоо бол ингээд банктайгаа нийлээд хамтраад одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг оруулаад явж байна. Эднээс бас нэг дутагдж байгаа хүлээгдэж байгаа нэг зүйл нь бол бас л яг энэ тоон гарын үсэг харилцагчийг яаж таних уу гэдэг асуудал байна. Тэгэхээр яг одоо бүх юмны гол зангилаа юу вэ гэхээр зэрэг тоон гарын үсгийг бид нэр хурдтай оруулах хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн салбараар дамжуулж орох хэрэгтэй. Зан ганц бүртгэлээр биш. Энэ бол санхүүгийн салбар нь өөрөө одоо иргэн бүр дээр очиж үйлчилдэг учраас энэ салбараар төрүүлээд орчих юм бол одоо бусад салбар руу орох боломж нь нэгж байна. Монгол онкны зүгээс 21 онд одоо ерөнхийдөө ямар ажлууд хийгдэх вэ? Яг энэ захимжилттай холбоотой гэдэг. Бидэд бол 2012 онд одоо T-карт гэдэг Монгол улсад хэрэгжилж байгаа төлбөрийн T-карт гэдэг гаргасан. Энэ маань одоо нийт картын зах зээлийн маань 65% эзэлж байгаа. Энэ карт маань анх гарахдаа одоо магнетик буюу соронзон дууцсан одоо технологиг ашиглав. Энэ технологи маань өөрөө 70-80 оны технологи. Өнөөдрийн хувьд бол бид нар яаж юм гэхээр энэ одоо картаас болоод үүдэлтэйгээр одоо хулгай одоо картын хулгай фрод гарах картыг хуулбарлах энэ ажлууд бол одоо сүүлийн үед нэлээд идэвхжээд ихсээд байгаа. Тэгээд Төв банкны зүгээс ер нь сүүлийн 1 жилийн дотор бол одоо энэ картыг олон улсын стандарт тавьчих EMVCO чиптэй болгох ингээд ажлыг эхлүүлээд ерөнхийдөө энэ оны сүүл эх оны ихээр бол ер нь ихний карт маань гарахаар ингээд бэлдэж явж байгаа. Энэ карт маань өөрөө EMVCO стандарттай дээрээс нь юу вэ гэхээр зэрэг NFC буюу зайнаас одоо контактлес унших тийм боломжтой болж байгаа. Тэгэхээр энэгээр маань одоо иргэд маань илүү хурдан шуурхай одоо тээврийн одоо нийтийн тээврийг үйлчлүүлэх боломж нь энэ одоо NFC дээр ч юм уу ингээд гарах боломж байгаа. EMV чиптэй болсноороо бас яаж ийнэ вэ гэхээр зэрэг финтекийг дэмжих карт маань өөрөө гар утас руу ороод гар утас маань өөрөө төлбөрийн хэрэгсэл болоод явах. Одоо энэ яг эхлэл буюу одоо босго нь яг энэ дээр ингэж байгаа. Тэгэхээр зэрэг эх хонд бол бас нэлээд том төлбөрийн тооцоотой ингээ холбоотой ажлуудын нэг маань яг ярахгүй энэ T-картыг чипжүүлэх ажил байна байгаа. Тэгэхээр баярлалаа. Сая өмнөх хүмүүс панелистууд гэсэн хэлж байна. Банкыг одоо нээлттэй болгоно, олон нийтийн хяналттай болгоно гэдэг асуудал. Энэ бол мэдээ хөрөнгөний зах зээл очих нь. За хоёрдугаар энд ч гэсэн асуудлууд орж иж байгаа. Ингээ банкыг нээлттэй болгоо ингээ явахлаад анууд банкны муу жишээг давтах уу гэдэг шиг асуулт байна. Хоёр дахь нь бол энэ дотор бас санхүүгийн салбар дээр банк бол гол тоглогч очсон төвлөрөл өндөр байна. Үүнийг хэрхэн задлах гэж байна. Энэ асуудлууд бол бас зээлийн хөв буулгах стратегийн хүрээнд хэрэгжсэн. Ялангуяа энэ санхүүгийн зах зээл доторх гол зах зээл нь бол хөрөнгөний зах зээл байх ёстой. Энэ зах зээлийг хөгжүүлэх ёстой. Тэгээ зээлийн үнийн стратегийн 4-р бүлэг дээр бол багц арга хэмжээнд оруулсан. Үүнийг санхүүгийн зохицуулахаар хариуцахаар байгаа. Энэ зах зээлийн төрөлжүүлэхтэй холбоотой зохицуулалт. За банкны зах зээл банкыг энэ зах зээл хэрхэн оруулж ирэх вэ? Яаж хөгжүүлэхтэй холбоотой. Тэгээ энэ тухай зохицуулах хорооны
төлөвлөдөөс асуух гэж байна. Тэгээ ямар багун болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг авахар төлөвлөж байна вэ? Энэ асуултанд хариулах үедээ миний төлөвчид явсан олон нийтэд болж байгаа асуултанд давхар хариулах гэж байна. За сайн байцгаана. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За зээлийн үг бууруулах стратегийн хүрээнд бол энэ дөрвөн одоо багц ажлуудыг хийхээр төлөвлөсөн. За энэний нэг нь бол энэ өрсөлдөөнийг бий болгоё, хөрөнгөний зах зээлийг хөгжүүлье гэдэг ийм багц ажил бол туссан байгаа. За ялангуяа энэ банкны одоо нэг талдаа хадгаламж, нөгөө талдаа зээл гэдэг энэ бүтээгдэхүүнтэй яг ижил чиг үүрэг бүхий. За шинэ агуулгын үед яг адилхан энэ компани бонд гэдэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тал дээр одоо хийгдэх ажлуудын зээлийн үг бууруулах стратегийн хүрээнд төлөв туссан байгаа. За энэний хүрээнд ерөнхийдөө хийгдэх ажлуудыг ингээд багцлаад цаг бага байгаа учраас ерөнхийдөө багцлаад хэлэх юм бол за богино хугацаанд бол энэ бондын одоо зохицуултыг одоо маш боловсронгуй болгоё. За альва компани бонд гаргахад тавигдах шаардлага шалгууруудыг маш тодорхой болгоё. За бонд гаргах одоо зөвшөөрөлтөй холбоотой хугацаанд маш түргэн шийдэгддэг болгоё. За бонд гаргахтай холбоотой зардлууд нь ерөнхийдөө маш одоо багасах боломжийг нь бий болгоё. Энэ хүрээнд ерөнхийдөө за бондын зохицуултыг боловсронгуй болгоё гэсэн ийм зорилт туссан байгаа. За өнөөгийн байдлаар бол хөрөнгөний зах зээл дээр үнцаас гарах буюу одоо IPO хийх, за бонд гарах хоёр яг адилхан зохицуултын хүрээнд яг адилхан одоо зардал адилхан хугацаатайгаар ингээ хийгдэж явдаг. Гэтэл агуулгын хүрээнд аваад үзэхлээр IPO хийх бол маш удаан хугацаанд ингэж төлөвлөж байгаад хийгддэг ийм ажил. Гэтэл бонд гэдэг бүтээгдэхүүн маань бол яг тухайн үеийнхаа санхүүгийн нөхцөл байдал за таатай орчныг мэдрээд маш хурдан төрөн шуурхай гаргаж явах хэрэгтэй ийм бүтээгдэхүүн байдаг. Гэтэл зохицуулт нь ийм адилхан байгааг ерөнхийдөө салгая гэсэн ийм одоо богино хугацаанд хийгдэх зорилт байгаа. За дунд болон урт хугацаанд хийгдэх одоо ажил нь бол институционал хөрөнгө оруулагчдыг бий болгоё гэсэн ийм нэг зорилт одоо туссан байгаа. За тэрэн дээр бол ерөнхийдөө одоо засгийн газрын тусгай сангууд гэж байдаг. За бусад оронд бол энэ тусгай сангууд болон одоо энэ урт хугацаатай их усруудыг одоо агуулж идэг энэ сангууд нь бол хөрөнгөний зах зээлийн хамгийн одоо чухал одоо мэргэжлийн хөрөнгө оруулагчдын чиг үүргийг гүйцэтгэдэг. Гэтэл одоо энэ Монгол улс үйл ажиллагаа явуулж байгаа засгийн газрын тусгай сангууд маань зөвхөн одоо цөөн тооны бүтээгдэхүүний хүрээнд хөрөнгөний зах зээл дээр орж болдог. За банкуд дээр их усрээ байршуулдаг ийм зохицуулттай байгаа. За энийг бол эрхцэн хүрээнд өөрчлөлт оруулаад за үндсэн чиг үүргээ болон одоо богино хугацааны кэш менежментаа за хөрөнгөний зах зээл дээр бас хийдэг юм боломжийг нь эрхцэн хүрээнд бий болгоё гэсэн ийм зорилт туссан байгаа. За яг өнөөгийн байдлаар ингээд хөрөнгөний зах зээл дээр бүтээгдэхүүн гаргахад мэргэжлийн хөрөнгө оруулагчдын чиг үүргийг бол банкуд, даатгалын компаниуд одоо гүйцэтгэх юм боломжтой гэж бид нар харж байгаа. За тэгэхээр энэ дунд болон урт хугацаанд банкуд болон энэ даатгалын компаниудыг хөрөнгөний зах зээл дээр бас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй тоглогч байдаг ийм зохицуултыг бас эрхцэн хүрээнд болон одоо энэ зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн хүрээнд бий болгоё гэсэн ийм зорилт туссан байгаа. За энэ дээр бол бас ажиллана. За бас нэг ажил бол энэ хөрөнгөний зах зээлийг татврын орчноор бол бас дэмжих ёстой гэсэн ийм асуудал туссан. За энэний агуулга нь бол ерөнхийдөө хөгжөөгүй одоо энэ зах зээлээс маш олон юм татваруудыг авна гэж тавьчихлаар хөгжөөгүй учраас угаасаа одоо төсөлд орж ирж байгаа татврын орлого нь байхгүй. Тэгэхээр татврын бодлогоор дэмжиж хөгжүүлчих юм бол за 5-6 жилийн дараа ч юм уу 10-20 жилийн дараа ч юм уу ингээд татврыг нь буцаагаад баг багаар импоз хийгээд эхлэх юм бол татврын бааз суурь нь нэмэгдэх юм байна гэсэн ийм бодлогын хүрээнд ерөнхийдөө энэ хөрөнгөний зах зээлийн одоо issuer side одоо buy side хоёулын одоо татврын бодлогоор дэмжих ёстой байна гэсэн ийм агуулга бүхий зорилт орсон байгаа. За дараачих нь бас нэг хийгдэх одоо зорж байгаа ажил бол энэ худалдаа авагч хөрөнгө оруулагч тэгээд хөрөнгө босгогч хоёрыг холбож байгаа энэ бүтцийн байгууллагуудаас авдаг зардал шимтгэлүүдийг ерөнхийдөө бууруулъя гэсэн ийм зорилтыг бол тусгаж өгсөн байгаа. За энэ одоо тусцаа ажлууд маань бол ерөнхийдөө энэ засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулахаараа гээд маш олон одоо талууд хамтарч ажиллаж энэ шийдлийг нь гаргах ийм одоо ажил байгаа. Тэгээд яг энэ зээлийн үг бууруулах стратеги хүрээнд хийгдэх энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой
ажил дээр нь бол энэ нэлээд олон байгууллагуудын төлөвлөлийг оруулсан одоо ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байна. За тэр банкыг паблик болгохтой холбоотой асуулт дөрөв одоо аудиенсоос ирсэн юм байна. За хэрвээ одоо энэ банкуд одоо паблик компани болоод явах юм бол засаглалын хувьд элтод байдлын хувьд за хяналтын хувьд одоо олон нийтийн одоо энэ хяналтанд ороо явуулахаар бол мэдээж одоо энэ агуулгаараа бол одоо сайжраа явах. За хөрөнгөний зах зээлийн хөгжлийн хувьд ч яг одоо Монгол улсад харьцангуй одоо үйл ажиллагаа нь хөгжиж гисэн хяналтын сайн засаглалтай ийм одоо байгууллагуудын хавцаа нь бүтээгдэхүүн болоо явах юм бол хөрөнгөний зах зээл дээр бол одоо маш том түлхэц болно. Гэхдээ яг хуулинд орсон энэ агуулгаараа батлагдаад хэрэгжүүлнэ гэх юм бол мэдээж энэ олон банкуудыг нэг дор одоо хөрөнгөний зах зээл дээр нэг дор гаргах боломжгүй. Тэгэхээр үе шаттайгаар хэрэгжүүлэх одоо төлөвлөгөөг Монгол банк сангийн санхүүгийн зохицуулахаар хоёр бол гаргаад ингээд бодлогыг боловсруулад энэ ажлыг бол хийгээ явах хэрэгтэй байна. За өмнө мэдээж одоо гарсан одоо гашуун туршлагууд байгаа. Мэдээж энийгээ бол анхаарах хэрэгтэй. Гэхдээ банкуд бол бас Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд одоо нэг сайн хөгжсөн салбаруудын нэг. За энэ одоо байгууллагууд нь паблик компани болох юм бол хөрөнгөний зах зээлд бол бас нэлээд том хөгжлийн түлхэгц болох хаа гэж харж байна. За баярлалаа. Одоо энэ дээр ирсэн асуултуудыг би хайлт товчхон хариулахыг хүсэж хүмүүсээс асууя. Эхнийх нь асуудал нь Бат сайхан зөвлөхөөс асууя. Одоо энэ дэлгэцэн дээр ч гэсэн сая баруун дэд бол нараглаа. Дахин активын чанарын үнэлгээ хийх үү гэдэг нэг асуудал байна. За хоёрд нь нэгтлэн бодох бүртгэлийн стандарттай холбоотой 2-3 асуудал байгаа. Эхнийх нь стаус эсрүү хизээ шийдэх вэ? Хоёр дахь нь бол энэтэй холбоотойгоор Монгол банкны нэгтлэн бодох бүртгэлийн журам олон улсын одоо нэгтлэн бодох бүртгэлийн стандарт гэх хоёрын параллел яваад байна. Энэ асуудлуудаа хизээ зэгцлэх вэ? Тэгэхээр ерөнхийдөө энэ нөгөө дунд хугацааны стратегид бол энэ олон улсын стандарт руу нийцнэ гэдэг асуудлууд болсон. Энэ хүрээнд Монгол банк ямар бодлого зөвлөж байгаа бацаахан төлөх тайлбарласан. Техникийн асуулт ECOR дахиж их ерөнхийдөө бол ECOR гэдэг нь угаасаа активын чанарын үнэлгээ гэсэн үгийн товчлоо байгаа. Тэгэхээр Монгол банкудаа энэ шалгам гэдэг нь угаасаа байнгын бид нар одоо активын чанарыг бол үзэж байна л гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ бол байнга бол хийгдэг бол гэсэн үг. Гэтэ яг хөтөлбөрийн өрөөнд хийгдсэн ECOR гэж бол асууж байгаа бол ерөнхийдөө бол энэ бол хөндлөнгийн үнэлгээ айл талд нь бол бас Монгол банкны шалгалтыг ч гэсэн юм бол давхар шалгаж байгаа бол тийм бол ажил байгаа. Тэгэхээр одоохондоо бол хийхээр бол төлөвсөн бол төлөвлөгөө бол байна. За стос эсийн хувьд бол одоо Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн тухай хуулинд бол одоо стосыг заавал хэрэгжүүлнэ, Монголын бүх аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлнэ гэдэг ерөнхийдөө бол заасан байгаа. За тэгээ сангийн яамны хариуцах газар нь бол энэ дээр хяналт тавьд бол ажилладаг нэг бол таах мэдж байгаа. Тэгэхээр хуулийн шаардлага бол compliance class бол энийг бол заавал хэрэгжүүлэх ёстой. Монгол банкнаас өмнө бол таах мэдж байгаа IS 32-39-оор бол зохицуулж ирсэн харьцаануудыг бол бид хүмүүс нэгтлэн бодох бүртгэлийн багц журмаар бол бид нар бол зохицуулж ирсэн. За одоо бол бид хүмүүс эхэндээ бол хэлцээ бол хийж байгаа. Хэрв шаардлагатай бол багц материалыг бол гаргахаар бол бэлдэх болно. Гэхдээ одоохондоо бол бид нар бас гадны байгууллагуудтай бас энэ дээр бол төсөл хийгээд бол нэлээд бол ажилласан байгаа. Гэхдээ одоохондоо бол ямар ч гэсэн бид бүхэн банкудаа бол хойшлуулсан гэсэн мэдээлэл бол өгч байгаа. Гэхдээ ирээдүйд бол ерөнхийдөө бол хуулийн заасан нийцэл талаас бол банкуд өөрсдөө бол хэрэгжүүлээд явах нь бол зүйтэй гэж байгаа. Монгол банкнаас харин энэ дээр нэмж зохицуулах журам гаргах нь бол ерөнхийдөө бол шаардлагатай үү гэдэгт бол эргээд бол судалж байгаа хариу бол өгөхөр бол тэгээ стос юм бол нөгөө гол юм болох нөгөө параметруудын юм бол тооцоол байгаа тий PI LGD гэсэн параметрууд юм бол тооцоолгоо. За манай журам дээр ч гэсэн ерөнхийдөө эрсдэл суурьсан гэдэг бол ерөнхийдөө PD LGD-г бол тооцох параметруудын тооцоолол бол гол асуудлууд бол орж ирж байгаа. Тийм учраас энэ дээр бид хүмүүс хэрв манай актив английн журам дээр орж ирэх өөрчлөлтөөр энэ параметруудын талаар гарах бас журам зааварчилгаа нь ямар байхад тэрнээсээ хамаарат стос дээр яах вэ гэдэг дээр бас хоорондоо харилцаа хамаарахгүй бас ийм асуудлууд бол байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бид нөгөө түрүүний яриад байдаг хөтөлбөрт яригдсан ерөнхийдөө эрсдэл суурилсан төлөвлөгөө шийдэх явцад энэ бүх асуудлууд
жигд бол бүгдээр ингэ зохицоор нь шийдэд бол явнаа. Тэгээ гол юм бол одоо зээл олохоос өмнөх хойно гэсэн одоо гол хоёр юм болоо. Тэгээ бид бүхний сүүлийн 30 жилийн туршлага бол энэ бол одоо бид хүн зээл олгосны дараах асуудал бол маш их ирлээ те. Зээл чанаргүй болдог, тэрийг шүүхээр явж ийн, ямар удаан зардал гарч ийн гэх мэт энэ ч одоо экспост те. Тэгэхээр одоо бидний гол сургамж бол одоо экзамтэй те. Зээл олохоос өмнө бид нар юу хийж чадах вэ? Тэрийг хамгийн сайн максимум хийх хэрэгтэй те. Тэр нь юу гэхээр нөгөө засаглан сайн байх хэрэгтэй, эрсдэл хөдлөх сайн байх хэрэгтэй, зээл олголт хариуцлагатай сайн байх хэрэгтэй, барьцааны үнэлгээ байх хэрэгтэй гэх мэтчлэн энэ бүх юмнуудаа бид зээлөхөөс банкуд маш сайн их хэрэгтэй. Энэ эрсдэл суурьсны юм гол юм нь ийм чиглэлд бол ажиллах хэрэгтэй маа тий. Нэгэнт зээл олсны дараа бол та бүгд банкудаахан мэдж байгаа тий. Мөнгө зээл авцаа ямар болдгийг тий. Тэрний дараах түүхийг бол бид маш сайн мэд. Зээл яа чанарг болж цаашаа яадаг. Тэгэхээр бид өмнөх гэрийн даалгавар маш сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр бүх одоо энэ бид нар бас зээл одоо бүх процесс энэ бизнесийн бас энэ юг бас одоо энэ менталити тий бодлоо бас бид нас өөрчлөх ёстой шаардлагатай байна. За дараагийн багц асуултыг би хариу бацхалаас асуух гэдэг. Энд дээр энэ COVID-19-тэй холбоотойгоор энэ зохистой сцены шалгуур үзүүлэлтүүдийг хөнгөлжлөх боломж юу? За төлбөр хөнгөлцөх чадварын хэсэг бол 20% боловсон. За бусдынх нь хувьд яах гэж байна гэдэг ихний асуулт байна. За хоёр дахь нь бол энэ зээлийн ангиллыг он дуустал бол хийхгүй байхаар зохицуулсан. Үүнээс болоод одоо дараа гарах стратеги нь юу вэ гэж сонирхоод байна. Ягаад гэвэл энэ чинь нэг дор шууд буцаага зээлийн ангил хийх гэвэл нь чанаргүй зээл юм уу, зээлийн эслийн самсах эсэл байна. Юунаас гарах стратеги төв банк юу гэж харж байна гэдэг. Та ерөнхийдөө ямар бодлогоор хөндлөж байгаа талаараа мэдээлэл. За энэ жил одоо COVID-19 цардахтай холбоотойгоор эдийн засаг агсантай холбоотойгоор одоо Монгол банкнаас хойч одоо актив ангиллын журам болон банкны зохистой шалгуур үзсэн журмаар одоо хөнгөлтэй арга хэмжээг авсан. За хамгийн сүүлд бол одоо энэ 7 сард авсан арга хэмжээгээр бол одоо актив ангиллыг одоо энэ он дуустал 12 сарын 31-ний өдөр дуустал одоо актив ангиллыг хэрэгжүүлэх байх. Одоо зарим хэрэглээний зээлүүдийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээнд авсан. За төлбөр хөнгөлөх чадрын хувьд бол одоо бид нар 20% болон одоо буурсан байгаа. За яг энэ COVID-19 холбоотойгоор бас энэ цар тахлын одоо хоёрдугаар давлгаа явах уу, цаг хугацаас хайцсан хүмүүст яг тодорхой хийж боломжгүй байгаа. Тийм учраас бид нар одоо яг энэ авсан арга хэмжээнээс одоо exit strategy буюу энэ дээр бас аливаа зөвлөн гарах энэ дээр бас бид нар одоо холбогдох судалгаа шинжилгээ хийж байна. За хэрвээ одоо COVID-19 цар тахлын нөлөө байхгүйсэн бол бодит байдал одоо банкны систем нь ямар байх юм? Бид нар стресс тест холбох стресс тест хийж байгаа. Тэгэхээр одоо энэ одоо яг exit strategy дээр бол бид нар аливаа зөвлөн уян хатан байдлаар одоо гаргахаар төлж байна. За баярлалаа. Одоо манай хэлцүүлийн цаг үндсэндээ дуусч байгаа. Сүүлийн асуултыг яг макро эдийн засгийн холбоотой, бодлоготой холбоотой асуудлуудыг нь бол би энд авч үзэхгүй өмнө хэлцүүлэг дээр явсан учраас бос асуудлуудыг төлж байгаа гэдгийг онцолж хэлье. За тэгээ аюулс захирлаас мэдээлэл авах хүсэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын банк хизээ орж ирэх вэ? Аялах цаан хүрээ ямар төвшөнд байна гэдэг байгаа. Тэгэхээр яг энэ гадаадын банктай холбоотой хэцүү тогтолцоо нь юу юм? Яг ямар процессыг зохицуулах вэ? Монгол банк тэр нэг хэцүү тал дээр ямар байр суурьтай байгаа тухай мэдээлэл өгч. За тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай бол өргөн баригдсан хууль бол их хурал дээр явж байгаа. За одоогийн яг эрх зүйн орчин гадаадын банк орж ирэх боломж байна уу гэдэг асуудлын дээр хөндөгдөж ирж байгаа шиг байна. Тэгэхээр банкны тухай хуулиар бол банк байгуулах орж ирэх юм бол нээлттэй байгаа. Тэгээд тусгай одоо гэдгийг төрийн өмчийн оролцоотой банк орж ирэх тохиолдолд заавал одоо гэдгийг зөвшөөрөл авах дөрвөөс одоо бодлогын хэв зөвшөөрөл авч иж дараа нь манай Монгол банк руу хүсэлтээ тавих тийм зохицуулалт, эрх зүйн зохицуулалт бол байгаа. За тэгэхээр бодлогын хувьд бол одоо гадаадын хөрөнгө оруулалттай банкыг оруулж ирээд хөлийн зөвшөөрөх асуудал бол одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтын банкны хуулиараа бас энийг нэлээд тодорхой хүрээ заагийг нь манай арилжааны банкудтай өрсөлдөж орж ирэхээр биш хөрөнгө оруулалтын чиглэлд энэ орж ирэхээр зохицуултуудыг нь тусгаж өгсөн байгаа. Тэгэд энүүгээрээ явах нь ч гэсэн уг нь зөвөө гэсэн одоо өнцгөөс харж байгаа. За баярлалаа. Манай хэлцүүлгийн 2 дугаар хэлцүүлгээ 1 цаг үргэлжлэлээ.
Тэгээ ерөнхийдөө салбарын ажил хариуцж байгаа хүмүүс та бүхэнд их хэцүү хувьд ямар бодлого оромжлох вэ? Технологийн дэвшлийн нөхцөл санхүүгийн хүчтэй хэмжээний нэмэгдүүлэлттэй холбоотой, банкны бүтцийн өөрчлөлт, засаглалыг сайжруулахтай холбоотой, хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой, за банк санхүүгийн салбарт тулгарч байгаа шууд асуудлуудтай холбоотой бүх мэдээллийг бол бас энэ нэг цагийн хугацаанд бол өглөө та бүдгийн асуултанд ч гэсэн тодорхой хариулт өглөө. За би ерөнхийд нь базаад нэгтгэхэд дүгнэхэд бол 2021 он бол маш чухал жил болж байгаа. Ягаад гэвэл миний дээр хэлсэнчлэн банкны дунд хугацааны шинжилгээний хөтөлбөрийг одоо гаддан хэрэгжүүлж бүдүүнгийн харж эхлэх жил. За энэ зээлийн хүүг оруулах дунд хугацааны стратегийн хэрэгжилтийн суур өөрчлөлтүүдийг хийх эхний жил. Тэгээ суур өөрчлөлтүүд нь ялцгүй нэгцэн хувьд шинжилэл өөрчлөлтийн хүрээнд хийгдэж цаашаа явдаг ажлууд байгаа. Тэгэхээр нэгцэн шинжилгээсээ бол нэлээд одоо энэ намрын чуулганы, илхааны хаврын чуулганаар бол үндсэн хуулиудаа өргөн барьж шийдвэрлэснээр бол явах нь байна. За тэгээ яг төв банкнаас баримтлах бодлогууд бол энэ 21 оны үндсэн чиглэлд бол тусглаа болсон. Тэгэхээр энэ тэгээ та бүгд ихмээс бол энэ олон нийтийнхээ өмнөөс хүсгэд бол энэ сая хэлсэн ажлуудыгаа бодлогын баримтлал тусгасан ажлуудаа бол хугацаа алдахгүй шуурхай хэрэгжүүлээд үр дүнд хүрээсэй гэж хүсгээрэй. За тэгээд энэ үр дүнд хүрэхийн төлөө бүгд хамтдаа амжилттай зүтгэнээс ажиллацгаая гэж уриалъя. За та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн мэцэг